Paano? 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 Huy. Вижте една хора. Дайте хора. Дайте хора и си явчихгүй. Сайн хэлсэн үү? За. Сайн хэлсэн үү? Дуутай нүд хэдэн дуугүй нү? Нэг нь дуутай. Дуугүй нэ чи тэгэхээр одоо хэрэггүй мө? За. За байж хаа. За. Paano? Bakit to araw gano? I could take her to my French. I did what I am saying.
Сотор бүрэн талд оролцож бүрэгдсэн усны эзлэн би эзлэндээ тэнцүү ади байна. Жимээ онива. Орж л байна да. Байна уу? Орж л байна да. Аа.
За ингээд энийг зурхын тулд чи x y тэнхлэг авнаа. Багшийнх нь юу байхгүй учраас хоёр талдаа сум байхгүй учраас за энэ ингээд x y тэнхлэг чинь ингээ байгаа. За энийн тодорч. За тэгээ одоо нөгөө устаа сав руу юм орсон тий. Тий. Энэ дүрсэдгүй үү. За нэг дөрвөлжин зуръя да. За ингээд энэ устаа сав. За устаа саваа ингээд цэнхэр өнгөөр хийчихье. За ер нь бол яг чи бодохын үед бодчиход байна. Гол нь яг нөгөө энэ ялгцаа бичихгүй болохоор биеийн мас юм уу, биеийн жин юм уу, яг юу нэм чи тэрийг бичиж өгөхгүй болох дээр юусэн. Зөрөөд юм. Шингэний хусах юм баг штэ. За ингээд энэ савтай ус байсан. За тэгсэн энэ савтай усан дотор нэг хавтгай мод хийсэн штэ. За тэгсэн чинь энэ эхлээд хийсэн чинь энэ өөрөө хөвхөр биш яг тэгэхээр энэ эхнээсээ энэ биеийн их байгаад байгаа штэ. Тий. Биш баг байгаад байгаа штэ. Би энэ юучвэ. Далд оруулна. Энэ сая манай хүүхдүүдээр би ч одоо энэ манай чингээр орилж хөвөж намайг юм. Энэ их байгаа. Энэ хоёрыг эсрэг биш. Мөн штэ. Биш ээ. Чингис баг энэ хоёрыг солиод бичсэн. Далд оруулахын тулд ийм байх ёстой мэд. Тий. Гэтэл одоо бидний холх дээр энд тэгээ энэ ийм байх ёстой. Гэтэл нөгөө бидний нөхцөл бол юу гэцээ? Энэ эсрэгээр өгсөн нөхцөл маань энэ эсрэгээр яваад байгаа байхгүй юу? Усны нэгт 1000 байхад биеийн нэгт хэд байгаа юм? 600 байгаад байгаа шүү дээ. Тийм ээ? Энэ 600 байгаа да энэ чинь эсрэгээрээ байгаад байгаа юм. Энэ эсрэгээрээ байгаад байгаа. Тийм учраас энэ дээр ачаа нэмжих хэрэгтэй болсон баггүй. Тэгээд энэ зөрөө мөрөө олсноо ойлгоцсон шүү дээ, тий? Тий. Энэ ингээд анх ус байсан. За тэгсэн чи энэ дотор нэг бит оруулсан шүү дээ. За тэр бит маань бас л дөрвөлжин бий зурхан дээ. Эхлээд эн чинь ингээд хөөх гээд бас энэ бий чинь энэ дотор. Тий. Тэгээ хөөх учраас ингээд бүгдснийх усны дээр байхгүй ахах. Хөөх юм чи одоо нэг ийм маягтай бичиж өгнө шүү дээ битээр. Ийм маягтай бичиж өгнө. За тэгээд энийг далд оруулахын тулд дээрээс нь за ямар ч хамаагүй хэлбэртэй би тавьж өгнө шүү дээ шиг. Багшны амраар нь энэ тойрог тавьж, энийг тавьж. За тэгэхээр одоо нэг энэ усны энэ дээшилж ирнэ шүү дээ, энэ дээгүүр. За тэгээд энд одоо ямар хэлбэр гэхээр за нэгдүгээрт энэ доош энэ биеийн жин за өнгөөр биччихье. Энэ биеийн жин үүссэн. Тийм ээ? За дараа нь энэ дээрээс нь энэ тавьж өгсөн энэ бит. За энэ битийг юу яачих вэ? Бас өнгөр нь алга болчихлоо. За энэ битийн жим бас доош байна. Энэ жин доош байна. За энд ямар юм за. За тэгэхээр нь одоо Архимедийн хүчил яах ёстой гэхээр энэ биеийн жинтэй тэнцүү буюу энээс бага нөхцөлийг үүсгэх ёстой. Энэс бага энэ рүү зурагдсан. Тий. Яг тэр одоо энэ биеийг доош нь живүүлэхээр болгоцсон учраас энэ Архимедийн хүч бага. Энэ биеинд бас Архимедийн хүч үйлчлэнэ энд. За тэгээд энэ доошоо харсан энэ хоёрын хэлбэр чинь энэс их бах тэгээд ялгаагаа харсан. За энэ ингээд бол